Сайн байна уу та бүхэнд одоо системд хэрхэн шинээр даалгавар нэмэх зааврыг хүргье. Системд нэвтэрч орсны дараагаар зүүн талын даалгаврын сандсанд хандна. Дээрх шүүлтээс аль ангийн ямар судлагдгуун дээр даалгавар оруулахаа сонгоход тус ангийн хичээлийн хөтөлбөр гарч ирнэ. Сэдв болгоны ард байрлах шаар тавчин дээр даран суралцгуун зорилтыг харснаар бүлэг сэдв болон нэгд сэдвийн хүрээнд хамаатуулан даалгавар оруулах боломжтой байгаа. Ингээд даалгавар оруулах сэдвийн нэрэн дээр дарж ороод дээр байрлах даалгавар нэмэх товчийг дарна. Эхлээд ямар төрлийн даалгавар оруулахаа сонгоно. Нэг сонголттой буюу нэг зөв хариулттай, олон сонголттой буюу олон зөв хариулт сонгож болдог, тоо оруулдаг буюу гараас тоон хариултаа бичдэг, задгаа даалгавар буюу хариултын утгыг текстээр бичдэг, дараалт нь оруулдаг, хараалзуулах гэх төрлийн даалгавар оруулах боломжтой байгаа. Одоо нэг сонголттой даалгаврыг жишээ болгон бүртгэж үзье. Эхлээд дээр байрлах асуулт хэсгийг бүглэнэ. Хамгийн эхлээд тухайн даалгавар нь мэдлэг чадвар хэрэглээ аль нь шалгасан болохыг сонгож өгнө. Мөн тухайн даалгаврын өндөрлөлийн зэргийг сонгож өгнө. Дараагаар нь тус даалгаврыг ямар материалд ашиглахаа сонгоно. Хэрвээ шалгалтын материалд ашиглана гэж сонгох юм бол тухайн даалгавар нь сурагч урьдчилан гүйцэтгэх боломжгүй нууцтай асуулт болж бүртгэгдэх юм аа. Ингээд даалгаврынхаа оноог оруулж өгнө. За тухайн даалгавраа зөвхөн өөрөө ашиглах уу, сургуулийн нийт багш нар ашиглах уу гэдэг сонголтоо сонгож өгнө. Асуултаа бичиг болон зураг хүснэгт хэлбэрээр оруулах боломжтой. Хэрвээ та математик, химийн томьёо оруулах бол дээр байрлах язгуур болон сэт тэмдэглээн дээр дарна. Дээрх томьёоны хэлбэрчлэлтээ сонгох боломжтой ба гарны зурган дээр дараад томьёогоо мөн бичиж оруулах боломжтой байгаа. Томьёогоо бичгээр оруулахад баруун доод буланд хэлбэрчлэлт маань гарч ирнэ. Хэрвээ зөв орсон бол окей товчийг тараад асуултынхаа хэсэг рүү орж ирнэ. За ингээд асуултын хэсгээ бүрэн гүйцэд оруулсныхаа дараа хариултынхаа хэсэг рүү шилжинэ. Хариултын хэсэг маань дефолтоор 5 хариултын хувилбартай байна. Хэрв та хариултын хувилбарыг устгах бол ард байрлах устгах товчон дээр дарна. Харин хариултын хувилбар нэмэх бол дээр байрлах хариулт нэмэх товчон дээр дарна. Ингээд хариултын хувилбараа бичиг, зураг, хүснэгт томьёо хэлбэрээр оруулах боломжтой. Ингээд зөв хариултаа сонгож өгөөд доор байрлах хадгалах товчийг дарна. За мөн хадгалахаас өмнө даалгаврынхаа бодолт болон шинжилгээ зааврыг мөн оруулах боломжтой байгаа. Даалгаврын зөв бодолтыг хэдэн ч удаа оруулах боломжтой байгаа. Харин шинжилгээ хэсэг дээр бусад хариулт нь яагаад буруу болох тайлбарыг оруулж өгнө. Ингээд асуултынхаа бүх мэдээллийг оруулж өгсөн бол хадгалах товчийг дарна. За ингэснээр амжилттай хадгалсан мессеж гарч ирж байна. Мөн тус сэдвээр дахин даалгавар оруулах боломжтой. Хэрвээ та бүртгэсэн даалгавраа харах бол дээрх замаас даалгаврын чагсаалт хэсгээр дарна. Тэгэд таны бүртгэсэн асуулт маань харагдаж байна. Асуултын дугаар хэсэг дээр дараад асуултаа дэлгэрэнгүй буюу хариултын хувилбартай харах боломжтой байгаа. Асуултын ард байрлах 3 цэг дээр дарж асуултаа засах, устгах, бодолт нэмж оруулах, шинжилгээ оруулах боломжтой. За таны оруулсан даалгаврыг нэг хүн алдааг нь шалгаж баталснаар та цааш ашиглах боломжтой болох юм. За төв харах товчон дээр дарж хизээ бүртгэгдсэн даалгавар хин алдаа мэдээлсэн, хизээ батлагдсан гэх мэтчлэн мэдээллийг харах боломжтой байгаа.